Тэгэхээр хоёулаа эхлээд Монгол Улсын эдийн засгийн өсөлтийн ерөнхийдөө чиг хандлагын талаар ярилцъя гэж бодож байна. Ирэх 3 жилийн ерөнхийдөө таамаглалыг дэвшүүлсэн байгаа. Ер нь 5%-аас одоо дээш өсөлтөд хадгалаад явна гэсэн юм дүгнэлтийг хийсэн юм байна. Тэгэхээр та ер нь эдийн засагт энэ өсөлтийн төлөвт нөлөөлж байгаа гол хүчин зүйлс болон боломжит эрсдлүүдээс эхлээд хэлэхгүй. За сайн байна уу, та бүхэн энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгээ сая бид нэр энэ 3 сарын 15-нд ер нь бол жил болгон хуулиараа төсвийн нөхцөлтэй байдлын зөвлөл ирэх 3 жилийн макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдийн төсөөлөл таамаглалыг боловсруулж өгдөг. За энэний задлын зорилго бол үндсэндээ төсвийн тогтолцоо бол төсөв өөрөө төлөвлөлт юм. Төлөвлөхийн тулд бид нар 1 жилийн өмнөөс хэр зэрэг орлоготой байх вэ гэдгээ багцаалдах шаардлагатай болдог. Хэр зэрэг зарлагтай байх вэ гэдгийг бас багцаалдах шаардлагатай болдог. Тэгээд ерөнхийдөө төлөв байдлаа харах ийм нөхцөл байдал үүсдэг. За Монголын тохиолдолд бол төсвийн орлогыг болон ер нь эдийн засгийн өсөлтийг тухайлбал төсөөлөх гол яг дараагийн гол өссөн зүйл эдийн засгийн өсөлт яагаад вэ гэхээр төсөв ба нөрөө тодорхой дүрмийн дотор төсвийн дүрмүүд тусгай шаардлагууд гэж яригддаг. Энэ дүрмүүд нийцэлтэй байдлаар төсөв өргөн баригдах ёстой. Тухайлбал энэ дотор нь яадаг вэ гэхээр дотоодын бүтээгдэхүүн тэдэн хувиас идэхгүй 2% идэхгүй төсвийн алдагдал бол гэдэг юм уу. Тэхийн тулд бид нар дотоодын бүтээгдэхүүнээ олох шаардлагатай болж гэдэг юм. Иймэрхүү үндсэн үзүүлэлтүүд нь иймэрхүү үзүүлэлтүүд байдаг. За манай тохиолдолд бол аль алинд нь дотоодын бүтээгдэхүүний өсөлт болон төсвийн орлогыг ялангуяа төсвийн орлогыг тооцоолоход бол экспорт нэлээд чухал үүрэг гүйцэтгэв. Түүхийн нэрийн бүтээгдэхүүн чухал үүрэг гүйцэтгэв. Сая таны дурдсанчлан бидний төсөөлөл болвол 26-аас 28 оны одоо төвшөнд бол эдийн засгийн өсөлтнийг 5 орчим хувьтай байхаар хадгалагдаж үлдэхээр иймэрхүү дүр зураг бол харагдсан. За энэний цааталт зүгээр яг цэвэр тоон утгаар нөлөөлж байгаа хүчин зүйл бол сүүлийн жилүүдэд ялангуяа 20 оноос хойш Монголын эдийн засаг ерөөд өсөлттэй байгаа да. Ковидын шокыг тооцвол за яг ковидын шокын нөлөө тэгээ суур жилийн нөлөө гэдэг тэр тоон дөнгүүдэд нөлөөлдөг юмнууд бол би тэднийг арилгасны дараа ч гэсэн ерөөдөө эдийн засаг маань харьцангуй сэргэлттэй байгаа. Тэр сэргэлт юунаас болсон бэ гэхээр хоёр хүчин зүйлээс ер нь бол болсон. Нэг нь бол ковидоос улбаалаад дэлхийн түүхийн эдийн зах зээл ер нь дэлхийд нэлээд олон бүтээгдэхүүн үн өссөн. Дэлхийд даяар юмны үн өссөн. За тэр түүхийн эдийн үн бол өссөн байдаг. Яг энэ үедээ давхцаад гэдэг юм уу энэ үеийг нь ашиглаад гэх юм уу манайд юу болсон бэ гэхээр дахиад уул уурхай бүтээгдэхүүнүүд дээр тэр дундаа нүүрсний олборлтыг бид нэлээд эрчимтэй нэмэгдүүлсэн. Экспортыг нэмсэн. Тэгэхээр тухайн үед бол үнэн өсчихсэн бүтээгдэхүүн дээр үнэн харьцангуй өндөр өссөн бүтээгдэхүүн дээр бид нар экспортыг нэмэгдүүлэх байдлаар ингэж явж ирсэн. Энэ нөхцөл байдал хизээ ирээд хаагдаж одоо бодит байдал руу орж байгаа гэхээр 2024 онд ерөнхийдөө бид нар бодит байдал руу орж байгаа буюу үнэ маань буураад эхэлж байгаа. Ах мэдээж бид нар бие хэмжээгээ бол өсгсөөр байгаа. Гэхдээ үнэ маань нэлээд буурчихсан. Тэгээд харахад 24 оны эдийн засгийн өсөлт маань 4.9% буюу 5% гарсан. Тэгэхээр бидний төсөөлөл бол юу гэж хэлээд байгаа вэ гэхээр 26-аас 25 он ч гэсэн ялгаагүй ирэх жилүүд бол ерөнхийдөө манай эдийн засаг маань 24 он шиг байхаар байна шүү гэсэн ийм мессежийг бол өгж байгаа. Цаатлынх нь үндсэн шалтгаан бол өмнөх жилүүд нэгдүгээр өсөлттэй байсан. Ерөнхийдөө өсөлт бол тогтвортой байдлаар явах нь байна. Хоёрдугаар нь актер өсөлт одоо 7% ч юм уу тиймэрхүү одоо огцом өсөлт рүү бид нар орохгүй нэ гэдгийг бол маш их анхааруулж хэлж байгаа. Хоёрдугаар нь эдийн засгийн өсөлтөд нэг анхаарах зүйл байдаг. 5% өсөлт 5.5% өсөлт гэхээр 0.5 нэгжийн зөрүүтэй учраас бид нарт ойрхон за бараг л адилхан 5 гэж бол үздэг. Гэхдээ энэ ч юм тийм биш юм шүү дээ. Ягаад гэхээр цааталтаа бид нар одоо юу гэдгийг те 100 их 80 юмны 0.5%-ийн зөрөөг ярьж байгаа гэдэг чинь бол их том зөрөөний тухай ярьж байгаа гэсэн үг. Тэгэхээр энэний тэр бутархай орнууд маань бас чухал гэдгийг бид нар бодох хэрэгтэй. Тэгэхээр нүүрсний экспортын орлогын хувьд гэх юм бол оны эхний 2 сарын байдлаар нэлээдгүй үнийн дүнгийн хувьд бол нэлээдгүй буурсан үзүүлэлт байгаа. За мэдээж үүнд одоо хятад улсад дах эдийн засгийн нөхцөл байдал гангийн эрэлт зэрэг нь одоо буурч байгаа ч гэдэг юм олон хүчин зүйлс нөлөөлж байгаа. Гэхдээ таны хувьд ерөөхдөө хятадд үүссэн эдийн засгийн нөхцөл байдлыг бас хэрхэн харж байна. За үүнээс гадна энэ ер нь одоо хугацааны шинжтэй ч гэдэг юм уу ийм өнцгөөс нь хараа төлөвлөхөд ерөөхдөө боломжтой гэж харж байна. Яг бол бас бусад шинжээчдийн зүгээс ерөөхдөө хятадын эдийн засгийн өсөлт ажимдаа сэргээд за нүүрсний эрэлт бол 2027 он хүртэл өндөр байна гэсэн юм таамаг дэвшүүлж байгаа. Үн дагаад бас үнэ өсөх боломжтой гэж таамаглаж байгаа шүү. За хятад эдийн засгийн хувьд бол бид нар хэд хэдэн зүйлийг анхаарах ёстой юм билээ. Сүүлд харж байхад. За нэгдүгürt ерөөдөө эдийн засгийн зогсон байдалд байсан гэдгийг бид нар бүгд даяараа мэдж байгаа. Иймэрхүү яриа өндөх яригдсан. Тэр зогсон байлаа гэдэг эдийн засгийн нүгдийн өсөлт нь агшаад 2 юм уу 3% рүү бол орохгүй. 4% бол ерөөхдөө нь бол барьж байгаа. За 25 26 онууд дээр бас дахиад коммунист нам болон засаг юуных нь зорилго бол дахиад 5% өсөлтийг хадгалах гэсэн юм зорилгыг бол тунхагласан байдаг. Зүгээр сая сүүлийн ковид болон тэрнээс хойш болсон энэ нөхцөл байдлыг бол мэдээж үйл хөдлөх хөрөнгөөс нь эхэлсэн хямрал энэ ямыг бол
би хувьдаа юу гэж хардаг вэ гэхээр хятад эдийн засгийн бүтцийн өөрчлөлт явагдаж байна гэж ингэж хардаг. Яг уу гэхээр өмнөх 1980 онд эхэлсэн Дэн Сяопиноор эхэлсэн нөгөө эдийн засгийн реформ бол хөдөлмөр суурьтай хямдхан бүтээгдэхүүнийг аль болох массаар үйлдвэрлээд тэгээд юу ч хамаагүй ер нь бол орлого олж явж хамаагүй үйлдвэрлэе гэсэн ийм нөхцөл байдлаар явж ирсэн. Ийм модель маань яг уу гэхээр хамгийн ихэнд хүрээлэн буй орчин болон бусад юунаас улбаатаагаар тодорхой хэмжээний реформууд хийх шаардлагатай болсон. Хоёрдугаарт яг уу гэхээр хайтек буюу одоо өндөр технологийн ноу хав шингэсэн ийм бүтээгдэхүүнүүд тэр дотроо одоо цахилгаан робот иймэрхүү юмнууд руу бол хөрөнгө оруулалтыг хангалттай цаашид хийх нь зүйтэй байна гэдэг ийм бодлогын шийдвэр бол гаргацсан. Тэгэхээр өмнөх явж исэн одоо морио одоо бид нар сольж ийн гэж хятад эдийн засгийг бол ойлгох хэрэгтэй. Тэгэхээр морио солихын тулд бид зогсос хийж байгаад солих юм шаардлага үүссэн гэж ойлгох хэрэгтэй. Тэгэхээр энэ зогсолтыг бол бид нар зогсон байдал гэж бол харахгүй. Арай зогсон байдал бол биш. Энэ бол сэргэлт явагдана. Гэхдээ хятад эдийн засгт бол үүнээс хойш түүнээс цааш бүтцийн өөрчлөлт явагдсан буюу илүү орчин үеийн юм хятад эдийн засгт бид нар нүрд тулах нь байна гэдэг ойлгох хэрэгтэй. Үүнийг дагаад бид нар мөн ялгаагүй одоо эдийн засгийн бүтцийн өөрчлөлтүүд тодорхой хэмжээнд хийхээс өөр шаардлага сонголт байхгүй. Ягаад тэгэхээр өнөөдрийн бидний хятадтай харилцах эдийн засгийн загвар маань өмнөх загвар дээр нь суурилсан. Өмнөх эдийн засгийн бүтэцтэй суурилсан ийм загвар яваад байгаа. Одоо тэнд бол арай өөр юм өөрчлөгдсөн болвол бид бас үүнийг дагаад эдийн засгийн бүтцийн өөрчлөлтүүд бол хийх шаардлагатай гэж бодож байна. Одоо л ерөөхдөө нүүрсний экспорт гол орлогыг бүрдүүлж байгаа. Нүүрсний үн буурахад л одоо эхний 2 сарын тоо мэдээлэлээс харахад 565 гаруй тэрбум төгрөгийн төсвийн тэнцэл юм алдагдaltaй гарсан байгаа. Тэгэхээр таны хувьд ерөөхдөө үүнийг юу гэж харж байна? За тэгээд хятадын эдийн засгийн хувьсаа өөрчлөгдөж байгаа талаар та дурдлаа. Ямар боломжууд Монголд байна? За манай боломж олцоонууд юу байх вэ гэж. Яг эхний удаад бол бид нар дахиад нөгөө 20 оноос хойш хэрэгэлсэн загвар буюу түүхийн эдийнхээ экспортыг нэмэгдүүлэх, экспорт суурьтай эдийн засгийн өсөлтөө цааш нь өргөжлүүлэх юм бодлого баримтлах юм шиг иймэрхүү дүр зураг харагдчихжээ. Гэхдээ энэ дээр би хэтэрхий их ач холбогдол, хэтэрхий анхаарал бас битээ өгөөсэй гэж бодож байгаа. Ер нь бид яах ёстой вэ гэхээр том зургаар харах юм бол дэлхийн зах зээл рүү л одоо аль болох нийлэх ёстой байгаа шүү дээ. Дэлхийн зах зээл ч асар том байхгүй. Дэрэгд нь манай эдийн засаг чинь 20 тэрбум долларын эдийн засаг энэ далайд тусал байхгүй. Тэгэхээр тэр том далаагаас бид нар уг нь үнэхээр хүртэж чадах юм бол манай эдийн засаг бол аюу хурдан өснө. Аюу хурдан бид нар бол аюу өндөр орлоготой орн болох бол боломжтой. Яг зүгээр юм боломжтой гэж ярих бол бас хэтэрхий их бид нар ингэж яриад дандаа юм болгон дээр боломжтой байгаа учраас өөрчлөлт бодитоор харагдахгүй учраас ард түмэн бол энэ боломжтой гэдэг үгэнд төдийлөн дуртай биш. Би ч бас хувьдаа дуртай биш. Энэ боломжийг бодит байдал болгохын төлөө ажиллах хэрэгтэй байхгүй. Тэгэхээр миний яриад байгаа түрүүчээ хэлээд байгаа тэр бүтцийн өөрчлөлт гэдэг маань энийг хэлээд байна гэсэн үг. Бид нар дэлхийн зах зээлтэй за багаар бодоход хятадын зах зээлтэй өөр юугаар холбогдож болох юм бэ? Энэ дээр яагаад бид нар ажиллахгүй вэ? За магадгүй нүүрс экспортлоод байгаа бол тэр нүүрсийг хятадууд юу хийж байгаа? Эрчим хүч үйлдвэрлэж байгаа юм уу? Тэгвэл бид нэг шат архийг гэвэл магадгүй эрчим хүч экспортлдог болох уу? Тийм боломж олцоо бий юу? Тэхийн тулд бид нар өндөр юу хийх ёстой? За нөгөө 2030 он гэдэг нэг юу харагдаад байгаа шүү дээ. Ер нь ялангуяа нүүрсэн дээр бол том амар том анхаарал тэмдэг явж байгаа шүү дээ. Ягаад тэгэхээр амлалтууд өгсөн Парисын хилцээр мэлцээр аюул олон дээр амлалтууд өгсөн байгаад байдаг. Тэгээ тэрнээс өмнө тэр чинь үг тэрнээс өмнө хийгдэх ёстой бүтцийн өөрчлөлтүүдийг хийгэрэл гэсэн үг байхгүй. Бус орнууд. Яг энэний дагуу хийж байгаа хятад эдийн засаг бол бид ч гэсэн ялгаагүй дэлхийн зах зээл рүү илүү ойртсон за өөрсдийнхөө онцлогт бас тодорхой хэмжээнд өөрсдийнхөө давуу талууд дээр тулгуурласан иймэрхүү реформуудыг бол зөрөгтэй хийгээсэй л гэж хүсэж байна л да. Сая нүүрсний экспортын орлого буурсныг дурдсан. Ерхэдөө төсөв талдаа ярих юм бол Улсын хурл энэ онд баталсан түүх өндөр төсөвтөө тодтгол хийх эрсдэл нэмэгдэж байна гэж танил төрж байна. За тий төсвийн тодтгол хийх боломж бол тий орон зай бол байгаа шүү. Ер нь бол тийм яг мэдээж хуулиндаа бол төсвийн тодтгол хийхэд хүргэх 5 нөхцөл байдал байдаг. Тэгэхээр 5 нөхцөл байдал аль нэг нь үүсчиж тодтгол хийх эрх нь бол нэгдэнэ. Тухайлбал яг гэхээр орлого маань үнэхээр одоо төлөөсөн хэмжээнд хүрэхэргүй болоод төсвийн алдагдал маань нөгөө нэг 2% байх ёстой гэдэг заагдаа хүрэхгүй болох юм. Ийм нөхцөл байдал үүсгэх бол тодтгол хийгдэн л дээ. Зарим жилүүд манайх бүр 2 удаа тодтгол хийсэн юм кейсүүд хүртэл байдаг өмнөх жилүүдэд. Энэ юунаас юутай холбоотой вэ гэхээр энэ их сайн жишг бол биш. Юутай холбоотой вэ гэхээр манай төсвийн тогтолцоо маань өөрөө өнөөдрийн хүртэл дандаа зарлага суурьтай явж ирсэн. Гэтэл уг нь төсөв гэдэг чинь бол орлого суурьтай явах хэрэгтэй зүйл. Бид нар хэдэн төгрөгийн орлого олохоор байна вэ гэдэгтээ тохируулаад
энэ орлогоо бид нар яаж оновчтой зарцуулах вэ гэдэг ингэж төлөвлөж хийх юм бол илүү оновчтой болно. Хувь хүний хувьд ч гэсэн тийм биз дээ. Бид нар одоо өөрсдийнхөө хувийн төсвийг хийхдээ ч гэсэн тиймэрхүү байдлаар одоо төсөөлдөг. Компаниуд муу ялгаагүй. Тэгэхээр төр маань иймэрхүү байдлаар төсөөлөх юм юу хийвэл их зүгээр. Энэ сонголтыг бодлогын өөрчлөлтийг бас хийвэл зүгээр. Дахиад бүтцийн өөрчлөлт гэсэн бүтцийн өөрчлөлтийн өмнө юу өгөх хэрэгтэй вэ гэхээр бодлогын өөрчлөлт өгөх хэрэгтэй байхгүй. Тэгэхээр энэ бодлогын өөрчлөлтийн нэг чиг хандлага бол энэ мөн. За хоёрдугаарт нь манай төсвөлтийн үндсэн тогтолцоо бол өндөр хүртэл яаж явсан бэ гэхээр жоохон тааруухан төлөвлөөд тэгээд аягүй сайн гүйцэтгэж ирсэн. Орлогоо маш сайн цуглуулж ирсэн. Зарцуулалтаа одоо нэлээд сайн хийж ирсэн гэх юм уу? Иймэрхүү яваар байдлаар бол явж ирсэн. Одоо ийм боломж олцоо бол жоохон ховс. Ягаад тэгэхээр шинэ геоэдийн засгийн нөхцөл байдал үүснийг бид нар бүгдээрээ харж байгаа. Тэгээ энэтэй холбоотойгоор ялангуяа тарифууд гэдэг чинь тарифууд нэмэгдэнэ гэсэн дэлхийн худалдаан дээр тодорхой хэмжээний саадууд учрна гэсэн үг. Бараа бүтээгдэхүүний үн жоохон нэмэгдэнэ гэсэн үг. Ялангуяа импортоор орж ирдэг. Тэр дотор манайд магадгүй уурхай машин механизмуудын үн бас нэмэгдэх юм бүрэн боломжтой. Нефтийн үн бас нэмэгдэх юм боломжтой ч гэдэг. Иймэрхүү зовлонгууд үүснэ. За энэ зовлонгуудын эсрэг одоо яаж хандах ёстой вэ гэдэг нэг ийм ихний сорилт бол гарч ирж байгаа. За хоёрдугаарт нь магадгүй түрүү хэлсэн бид нар орлого сүртэй явах ёстой гэдэг. Тэгээ орлого сүртэй явахын тулд бид нар орлогоо өндрөөр биш орлогоо бодитоор төсөөлөх шаардлага үүсдэг. Одоогийн байдлаар бол нөгөө өнгөрсөн тэрэндээ харахаар манай төсвийн орлогыг одоо хамгийн сайн төсөөллийг гэвэл үндсэндээ юу хийх ёстой байх вэ гэхээр уул уурхай экспортынхон бүтээгдэхүүнүүдийн үн бол бие хэмжээг их зөв онж төсөөлөх хэрэгтэй болдог. За манай тэгээд харангууд жишээлхэд одоо нүүрсний үн гингүүт янз бүрийн үн явдаг. $180, $200 гэх зарим нь магадгүй одоо танай Bloomberg-ийн олуулсан мэдээндээ гардаг үнүүдийг жишээлхэд зэсийн үн, нүүрсний үн, алтын үн гэдэг ингээд авчдаг. Гэтэл тэр чинь бол өөр зах зээл дээр байгаа өөр төрлийн бүтээгдэхүүн дотроо олон янз бүтээгдэхүүнүүд маань өөр зах зээл дээр байгаа газраасаа бас хамаарна те. Ийм бүтээгдэхүүний үнийг аваад хаана мэдэн дээр явж байгаа Google дээр хамгийн өндөр үн юу вэ? Тэрийг нь аваад ингээд яриад ах юм бол энэ яалтчгүй одоо хөрөгцөн төсөөлөл бол энэ яалтчгүй эрсдэл дагуулна. Тэгэхээр манай бодит байдал тэр үнээс бид яригадаад байгаа үнүүдээс аль нь манайхтай илүү ойрхон бэ гэдгийг олж харах иймэрхүү шаардлага бол үүсэж байгаа. Тэгээ сая бол бид нар үндсэндээ өөрийнхөө одоо гаргасан төсөөлөлд бол энэ Дэлхийн банк, олон улсын валютын сан, тэгээд Австралийн засгийн газрын нэг институт байдаг. Тэр институтээс гаргадаг улирал болгон гаргадаг нэг тайлан байгаа. Тэр тайлан дээр байгаа бас үнийн төсөөлөл энтрийг нэлээд харж ээж, нэлээд ашиглаж ээж тэгээд өмнөх жилийн өөрийнхөө бүтээгдэхүүнүүдийн зарсан бодит үнийг бас харж ээж тэндээс төсөөлөл гаргасан л да.